Үзэгч та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох залуу зохион бүтээгч 2012 уралдааны 2 дугаар шатны нэвтрүүлгийг үзэж байна. Манай нэвтрүүлгийн IT спонсор MCS Electronics-ийн хамт олон тэгэхээр залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцож байгаа бүхэл оролцогчид за техник технологийн дэвшил за бас интернетийн дэвшлиг амьдралдаа ашиглан өөрсдийнхөө бүтээл санааг хөгжүүлсээр байгаамаа. Харин манай дараагийн хоёр оролцогч бол уламжлалт арга барилыг амьдралд хэрэгжүүлэн за түүгээрээ шин бас бүтээл гаргах гэсэн юм хоёр залуу байгаа. Хэрвээ чи санаж байгаа бол төгөлдрөө манай нэгдүгээр шатны шалгуулалтанд Гамбат шүүгч, Чой шүүгч хоёр нилээдгүй олон хугацаанд маргалдаж энд шүүгч нарыг бүгд бүтэн 30 минутын турш яриа болгосон. Тийм бүтээл байгаа. Энэ бүтээл хэрэгжиж хагаралтуулсан. Та хоёр ингээд бас юм хитрхи универсал болгох чинь хитрхи ийм битгий юм алдаа нэг битгий гаргаж. Гэтэ юу штэ Гамба. 90 сандлага байхгүй. Гэтэ айраг сүү хоёроор энэ жишээ авч ирээс болохгүй штэ. Үгүй энэ хүн чинь өөрөө айраг сүү хийнэ гэсэн штэ. Тэгээ өөр юм хийж бас болно штэ. Хойлтоо тос хийж болж байна. Сүү бүтээгдэхүүнийх л байж болно штэ зөвхөн. Заавал сүү бид нар жишээ болго айраг оруулалт дуустараа гамтгшаа. Бас жимс нь яагаад байж болохгүй гэж тийм ээ. Эсвэргээр нэ чи их гоё ерөөсөө урд нь орж ирж байгаа үеийн гоё бүтээл байгаа байхгүй. Энийг харин цааш нь хөгжүүлээд яагаад энэ сур хилдэг төхөөрөмжийг ашиглаад зохион бүтээсэн юм савтай байж байгаа болохгүй гэж тийм ээ. Энийг өшөө цааш нь хөгжүүлээд хийвэл болохгүй газар байхгүй шүү дээ. Харин ч өшөө бүр явах ёстой бүтээл гэж миний хувьд бодож байна. Зөвөр ашигтуулыг гавцад ярих юм бол нөгөө сураа байг дээш доош нь ингээд илдэхгээ хөдлөх гээд шүү дээ. Тэрний оронд юм эргүүлээ суужсэн арай хэлбэрх юм шүү. Чи дахиад тэнд байгаа нэг сур гэдэг нэг материал шүү дээ. Тэр чинь ингээд доош нь дарж байгаа шүү. Эргүүлээ тэр чинь нөө сур чинь эргээд өөрийгөө ирчлээ шүү дээ, тий? Мөнхийн хөдөлгөөр болох гэдэг нэг үү. Үгүй хүний булчингийн хүч гарын хүч бол энэ дээр орж байгаа шүү дээ. Ард тэгэхээр булчингийн хүч орно шүү дээ. Гэтэл чинь тэнд дахиад нэг юм ирчлээл ингээд буцааж дээш доош хөдлөж байгаа зүгээр эргүүлээ суужсэн хамаагүй хэлбэрх механизм. Нэгдүгээр шатны шалралтыг бол 2 дугаар шатанд шүүгчд танаа багийнхнаас ер нь манай оролцогчдоос олон зүйлийг бас хүлээж байгаа шүү дээ. Та хоёр тэрэнд нь нийцүүлж хэр сайн бэлдэ. Шүүгчүүдийн нөгөө хин яасан сүмжилсэн тий саналуудын бүтээлдээ айгүй сайн тусгаж өгсөн гэж бодож байгаа. Энэ бол бүгдийг хийх гэж л оролцсон. За ингээд яг одоо тайз руу гарах чинь таны хувьд хэр догдолж байна. Бас анхны шалралтныг бодвол өнөөдөр бол гайг байгаа байлгүй дээ тий. Тий гайгүй эхний шатанда ороод бас нэг удаа орцсон болохоор бас харцсангүй эхнийхээс гайгүй байна. Тий. Нэг ихний шатанда ороход бол арай л амар тогтолцоос одоо бол арай л гайгүй 50 байна. Нэг удаа нүүр тулцаа хоёр дахь удаа нүүр тулахад хилэнгээл. За ингээд шүүгчтэй нүүр тулах ажилд амжилт хүсье. Яг одоо ороод мэдээж ногоон карта аваарай гэж хүсье. Оролцогчдод тайснаа өрөө. За ингээд Дорж Пүрв Моломж амс нарыг урьж байна. Орхон улаан аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс манай нэвтрүүлэгт оролцож байгаа. За энэ тавьчих бүтээл. За бүтээлийн тавьчих. Тэгэхээр нэгдүгээр шатанд тэнцээгүй хасагдсан хэрэглээ нь хаана байгаа юм бэ? Энэ ер нь айраг цөцгий за өөр юу гэдэг юм хойлох хэрэгтэй мүү гүү мүү гэх мэтчлэн ингээд яригдж хагаад тэнцээгүй бүтээл одоо манай 2 дугаар шатанд хийгдээд за бид нэр хийж чаддгийм шүү болдгийм шүү гэдгийг харуулах гээд ороод ирсэн байгаа юм. Өөрсдийнхөө санааг тэнцээгүй ч гэсэн чааш нь өргөжлүүлж хийж авч байгаа нь эндээс харагдж байгаа юм л да. Ой сүгчүүлд юм уу? Одоо эн чинь ингэ штэ төгөлдраараа. Ингэчээд заяа. Тэгээ энийг эн чинь ерөөсөө манай нөгөө эргүүлчих. Яг хинийх нь бүтээл юм бэ юу? Оо ингэ суучих юм дээ. Ингэ сууж байна. Оо гайхамшигт. За доороо бол ямар хурцтай ямар шүү байдалтай эргэж байгааг бол ойлгомжтой. Ингээд энэ Гамбат шүүгчээр өөрөөр нь туршуулъя гэж бодож байна. Тий. Гамбат шүүгчээр гараад таныг наашаа урьж байна. Тайзан дээр ховингийнхаа тагийн давна гэсэн үг. Яа унгаах чинь ингээ эвдчихвэ хөвгтөн бүтээл. За ийм хэлбэртэй. За наадах эргүүлнэ штэ. Багшийг өөрөөр нь үзүүлээ. Эхлээ эргүүлнэ. Гамбат биш ээ. За тэгээд одоо дараа. Наадхал дараа яваад ийн гэсэн үг штэ. Дээш нь доош. Цөцгий гэдэг бол жигд ирэх ёстой шүү дээ. Ерөөсөө л хойлогч. Хойлогч юм. Хойлогч болцсон юм аа. Яг хөө цөцгий гэдэг нь болохоор ийм очиртай юм л да. Одоо хөдөө орон нутгаас сүүгээ авчирсан хүмүүс хадгалалтаа одоо энд хувьд хийгээд Хадгалах хугацааг удаашруулах тэгээ удаашруулах зорилготой нэг гашилж муутахаас нь сэргийлээл. Тий. Одоо сүү гашлан гэдэг процесс чинь шүү дээ. Жигд явагддаг байхгүй. Дээдлээс эхлээд ингээ явагдаж шүү дээ. Танаа энэ яах вэ гэхээр хулигдах процесс л явагдаж шүү дээ. Яг тэгэхээр дээдлэлт нь гашилж байгаа доотлол нь гашлаагүй сүү хоёрыг халиад амтын гой болгож байна л гэж байгаа шүү дээ. Тэр чинь бол нэг процесс явагдаад эхэлсэн бол гашлан л гэсэн үг л дээ. Сүү бол гашлахтаа төн дотор бол гашлагч ийм бактериуд үүсдэг. Тэгээд сүүг бол ийм хүчтэй эргэлт хөдөлгөөн турбулент хөдөлгөөнд оруулбал
Тэн дотор бол ийм жижигхэн аарын бөмбөлгүүд үүсээд тэр нь тэсэлт маягаар хагардаг. Тэр үед бол нөгөө хажуудаа байсан бактериудыг бол алж устгадаг. Ингээд бол сүү хадгалагдах хугацаа бактерийн эсэлдүүлэгч одоо бактерийн тоо цөөрөхөр гашлахгүй байх нас хугацаа нь уртсдаг л да. Тэр болгоо нөгөө эвхдэг дэлгэц тэгээд нөгөө аарууллын нөгөө зүсгч нөгөө юу хэвлэгч юу арал нэг Зүв штэ. Хилээд итгэхгүй л хийгээд үзүүлчих зүв. тий. За тэгвэл төхөөрөмж угсрах хэрэгтэй юм шиг хүн тийм үү? Амжилттай залуучтай. Ааруулын хатаагч нь бол ухсан, нөгөөх нь бол яг энэгээр. Харин тэр доотлын хэвлэгч нь бол хоёр янзаар хийж үзсэн. Эхнийх нь бол яг нөгөө санаагаараа хийгдсэн, хоёр дахь нь болох юм бол нугастай. Маркетгаар ингээд нугас хийж ингэж хөдөлж дээш согтоод арай хялбарлах юм уу гэж хийж үзсэн. За угсрах хэрэгтэй залуучтай. За тэгвэл энийг манай ширээн дээр очиж байрлуулад туршиж үзье. Тэгэхээр Юнимат гэсэн тохирж магадгүй юм байна тийм ээ. Юнимат дээр бол модон төрлийн одоо уран хөрөөгөөр сийлэх, цоолох. За тэгээд бас өнгөлөх, өөр чинь ямар үйлдэл үзүүлэх вэ? Яг гоо би нэг түрүүнээс хойш анзаарлаа л да. Гараараа ингэ сийлэх юмыг бол манай энэ машинаар бол хийж болох юм шиг харагдаж байна. Тэгээ энэ шөө энэ нарийн ширийн ааруулны хээг бол манай Юнимат металл лайны нөгөө CNC төхөөрөмжөөр авсаархаа хийх боломжтой. Арт шахагдаад хатаад гараад ирсэн байгаа штэ. Тэнгүүт нөгөө ааруулаа ингээд зүсч аваад би энэ дээрээ тавингууд ингээд тавиад ингээд дээш нь татангууд нэг дор олон зэрэг ааруул ингээд зүсгдээд гараад ирсэн. Хэвлэж хийх юм бол энэ ааруулан дээр хэвлэж болно. Тэр дэлгэцэн дээр ингээд шууд гаргаад тэгээ гарах боломжтой байгаа. Тэгээ энэ болохоор шүүгч бас нэг хэлсэн юм байгаа. Манай энэ хуучин дэлгэцэн маань юу болохоор гонцгой байгааз энэ голын энэ юу. Тэнгүүт шахсан ааруулаа ингээд нэг жижигхэн дөрвөлж ааруул гаргаа ингээд энэ ингээд даарцсан эндээ болохгүй ингээд нь яг энийг квадрат хэлбэртэй ингээд дөрвөлжчих гэсэн байна. Дээрээс нь дардгаар гэсэн үг юм шүү дээ, тий? Одоо энэ ийм урт байна шүү дээ. Тэнгүүт энэ богино байгааз. Тэнгүүт энэ богино ингээд эргүүлээд ингээд дарах гэхээр арц нь томдчихно гэдсэн юм. Тэнгүүт нь энийг ингээд шийдэх квадрат ингээд хийчихсэн. За тэгвэл одоо ингийн шүүгчтэй. Бид хэд очиж нүүдлийн хэлбэрээр авч явж болох ааруул хатаагч дэлгэцийг та бүхэнд одоо угсарж ааруулаа яаж хийх үгдээ танилцуулж. Энэ хооронд сугараа энэ гар аргаар зорцсон байгаа энэ нугас шүү дээ. Энийг нэг дуурайлгаад хийгээд манай үзэгчдэд үзүүлж байгаа ч тийх үү? Бүтээл одоо токер дээрээ. Энэ дэлгэц хэд салдаг дэлгэц болж таарж байна. Наа чин 6 салдаг дэлгэц. За яагаад ингэж одоо нугастай эндээ бас шаантагтай жагттай хийсэн юм болоо? Энэ болохоор юу аахгүй юу? Хин нэг том юм дөрвөлжин юм чинь машины дээд нэг болон хийгээл аваа явчихаач бас жоохон хэцүүтэй талтай. Тэгээд одоо дэлгэцүүч дандаа юу гэдэг штэ. Төмөр, металл. Тийм учраас нөгөө юу талдаа бол айгүй хортой. Эрүүл мэнд талдаа. Тийм учраас ийм модоор тэгээ бас даавуугаар хийж өгсөн байхгүй. Нэгдүгээр шатанд бол энэ даавууг нөгөө хараад хий цагаанаар хийгээл нэг жоохон маргаан гассан байхгүй. Энэ бол энэ асуудлыг шууд ингээд цагаанаар шийдчихсэн. Яг гэх юм бол цагаан чинь нарны гизлийг шууд өвдөдөө аваад цацуулдаг байхгүй юу. Тэгэхээр амар хурдан халаад ааруулыг хурдан хатаах тийм боломжтой. Хэрвээ ааруул чинь хатаад бороо мороо орохоор бол энэ цахилгаанд ингээ онгоолгоод ингээ уурт болчих. Ийшээгээ тий. Тэгээ ийшээгээ ааруулаа игээд аваа явчих. Тэгээ яалтаа онгох зорилгоор. Тэгээд нүүдлээ ээж хуу талдаа. Хэндээ хэрвээ эндээ ааруулаа хийгээд 6 модоо ихэд аваа явчих боломжтой. Тавигдангууд энэ дээр хүнд ачаар нэ. Тэнгүүт ингээд давг ингээд чангалж өгнө. Ингээд хоёр тал руу татчих жаад шаантыг хийгээд. Тэг ингээд шаантыг хийгээд тарчна ингээд. Энэ дотор талын хувлуудаа нэг харуулаач. Эднэр тий ухсан хувлуудаа за дээрээс нь 6 ямар ижил хэмжээтэй болсныг нэг харуулчих. За энийг бол нэг дахин томруулах бол бүрэн боломжтой гэж байгаа юм. Дотор талын ухсан хувил бол одоо харагдах юм бол нэг иймэрхүү тал руугаа эргэтгээргүй байдлаар буюу одоо ингэж хийгдсэн байна л да. Цагаан эдэний иж бүрэн комплекс гэж нэрлэж болох юм л да. Яг тэгэхээр аарцаа шахаад зүсээд хевлээд за тэгээд дээрээс нь бас энд холигчоор холиод гих мэтчлэнгээр. За энийг ааруулаа дотогш нь хийгээд нүүдлээр авч явах боломжтой 6 хийх гээд ороогоод явцдаг гих мэтчлэн. Шүүгч нар ямар бодлоо одоо бүгдээрээ сонирхцгаая. Даавгаар хийж бас болно л да болохгүй юм байхгүй. Гэхдээ нойтон нөгөө аарц маань
нэвчээд доошогоо нороод бохирдоод ингээд байх магадaltaй шүү дээ. Бид нар бол тэр талаанд бодж үзсэн бохгүй. Даавуугаар хийгээд гэрийн даавуу нөгөө ирийн цог болдог молдог гэд. Тийм учраас аль талд нь бензинч бол хизээч усыг нэвтрүүлэхгүй шүү дээ. Аль талд нь бензинтэй хийгээд тэгээ уудлын цагаан даавуугаар хийгээд бас уутаараа байж болох юм аа гэж бас тий санааг бол гаргацсан байна. Би та нарыг даавуу гэж тавихаар нөгөө агаарын солилцоог сайжруулж өгөх гэж байна гэж ойлгоод нэгдүгээр шатан дээр их дэмжээ суусан юм баггүй юу. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр даавуугаар үнэхээр хийх гэж зориод байгаа бол дундуур нь хийгээд одоо дүүжин орш шиг маягаар дэлгэцийг хийчих боломж бас байсан болов уу гэж хараад байхгүй юу. Дээрээс нь тэр бензинтэй хэсгээ та нар нэг уут толгоод нэг ааруул хийчих боломжтой энэ нар бас хийсэн байна шүү дээ. Бас хөөрхөн сэтгээд хөгжүүлсэн байна. Тэрэнд хаалгаж байна. А тэр нэг модон арамын хийцийг харж байхад бол нэлээл төвөгтөл угсраал нэлээл төвөгтөл задлаад байгаа юм шиг л харагдаад байна л да. Магадгүй нөгөө хүчтэй дэлгэж барихын үднээс бас тийм болсон байх л та тий. Өшөө уулан сайн ингээд хөгжүүлээд давуугаа яг тийм байдлаар оруулал нөгөө агаарын солилцоо сайн явагдаад ааруулчин түргэн хатаад за яг хоо нар сайн гардаг газар бол ааруул гайг байдаг штэ. За нааша булган мэт рүү ороод ирэхээр нөгөө ааруулчин их та нар мэдэн штэ. Та нар өөрсдөө эрдэнтийнх юм ба штэ. Манайхан ч ингэж бадчихж байгаа нэг нэмхээ бушуухан шиг хатаагаад авахаа уддаг штэ. Тэгээд тэрэнд нь бас нэмэртэй байх юм болов уу гэж харсан. Хойлогчийн үед болохоор цаашаа үнэхээр хэрэглээндээ л анхаарах зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг өгшөө цааш нь яах вэ хаа гэж. Энэ дээр ааруул хатаагчийн үед болохоор би нэг асуулт асуух гэдэг юм л да. Заавал энийг ингэж ингээд сундаг байлгах гэдэг шүү дээ. Сундаг байлгасны ач тус гэх юм уу те давуу талыг та яг юу гэж хараад байна? Ноотаас тавьсан доошоо унжихгүй шүү дээ. Даавуу чинь татцсан мод чинь байцсан болохоор унахгүй. Тэр зорилгоор нь сундагаар хийсэн бохгүй. Тэр шуналтыг одоо зөвхөн энэ алхамаар одоо тохируулах гэсэн үг үү? Тий. Наад цагаан даавуугаа альзэг хүчтэй чангалан тэрүүгээр шаандгаа ахиулаад хийгээд их тийм боломжтой гэсэн үг байхгүй. Би ихний шанг заавал юм талбай бас нэг хожих гээд байна уу, том жижиг болох гээд байна уу гэдэг эргэлзээ байсан тул та саяныхаа асуултыг асууж байгаа байхгүй. Зөвхөн тэр даавууны агшил тултан дээр ярьж байгаа бол заавал ингэхгүй энэ хувилын голд хурж тавьчихад л байнгын гадагшаа тилээтэй байна шүү. Энэ даавуу угаасаа энэ талбайг бүрсэн байх ёстой тийм үү? Тийм. Тэрээр нь харах юм бол энэ даавын дотор орох гэж байгаа юм бол хамгийн урттад энэ даавуу чинь өөрөө энэнийхээ гадуур байгаа зү. Энээсээ яаж юутсан урт байх болчиход байгаа зү. Орыг үл энэ уртаараа байсан ч гэсэн энэ дотор багтах уу? Багтана. Яаж юутсан багтшуулж байгаа зү. Нэг ч гурван мод савхан мод болоод нэг ууданд хийж байгаа юм шиг болчихшуулна зү. Болно. Сайн юмнуудаа сайн хийсэн байна уу? Би бол одоо муулах юм алга. Тэгтээ зүгээр яг ингээд тэр аарал зүсгээс чи бас өөчилж одоо шүүмжилмээр юм байна. Яг л одоо тэр чинь юм биш үү? Аарал зүсгэд бол та нар нэг 1.5-аас 2 см зайтай ингээд тогтмол зайнуудтай юунууд яатсан байна шүү дээ. Хэмжээг нь яаж өөрчилж болох юм? Яаж нэмгэн болгох юм? Одоо нэмгэн аарал одоо чинь ингэдэг шүү дээ. Баруун аймагт тийш одоо нар багын тусдаг газруудад бол зүсгтээ нэмгэн зүсдэг шүү дээ, тий. Хоёрдугаар та хоёрын татсан тэр зүсж байгаа ган тороосод байна шүү дээ, тий. Тэр усаа чангалж болохгүй. Хоёрдугаарт одоо энийг ингээд томруулаад өөрчлөх гэдэг шүү дээ. Яг энэ дээр бол одоо энэ дээр эргэлсэн модон ич чинь бол нэг сайн зохимжтой биш байна. Тэгээд хоёр тэр хിവэрээ аарч шахаж үзсэн үү? Үдсэн аарчны бол юусэн алга байна. Модон хив харж байсан. Тэгээд тийм үү. Болох юм наад чинь ингэн. Одоо тэр олон юм нарийн ухаацтай юм дээр чинь би хэлье. Та хоёр одоо хоёр аарч шахаад юм ямар юм үзэр юм бэ? Тэгэл аарчнд үрчих дээр яах вэ гэдэг нь хэцүү болж байгаа. Тэгээд тэрийгээ сайн бодож үзтээ. Хивээ ихтэй тэрийг үз. Тэгээд та хоёр өөрөө хэрэглүүлээд үз мэдв. Даавныхаа хэмжээгээр ингээд даав сонгоотл ингээд юуг нь өөрчлөлт өгч шүү дээ. Хэмжээг нь өөрчлөж шүү дээ. Яг энэ бол нэг оновчтой биш шүү. Энэ бол тийж оновчтой шийдэл биш. Бүтээл цаашаа хөгжих боломжтой юугүй юу? За тэгээд тэнцэхүүгүй юу гэдгийг одоо бүгдээр хамтдаа гэрлээ шийднэ. Үнэхээр хөдөлмөрч гэдгийг харуулж чадлаа. Дээр нь одоо үнэхээр энэ ааруул хийгээд ааруул нь өөрөө бизнес болцсон тийм юм байгаа. Тэр утгаараа би үнэхээр та хоёрын нэг компактны цагаан эдэний одоо өрхийн төхөөрөмж гэдэг утгаар нь өшөө хөгжүүлээсэй л гэж үсэж байна. Тэгэхээр энэ одоо энэ бол энээрээс шаардлага хангахгүй гэдгийг ойлгосон тийм ээ. Тэрийг сайжруулах, тэр дээр өшөө жоохон ажиллаж та хоёрт бол би итгэж болох юм байна гэж энэ одоо хоёр дахь шатандаас харж байна л да. Тэгэхээр өшөө энэ бүтээл дээр ажилласаа гэж үсэж байна. За амжилт. Гэрэл нэг ногоон нэг улаан одоо ингэ сая нэлээд юм сонслоо шүү дээ. Тэгээд та хоёр тэгээ бодогдож байгаа юм. 3 дугаар шатанд ямар болгож ирэх вэ? Энд нэг нүхтэй дамар байдаг да. Ингээд нарийн төмөр. Тэгээ ингээд төмөр уцаа чангалцдаг. Тэгээ энэ модондоо ингээд ховл гаргаж өгөөд ингээд уцаа зөөдөг ингээд болгодог. Тэгээд цаг хугацаа жоохон гачигтай. Тэгээд арийн энийг идэх гэсэн үг байна тийм. Гитар өгөлж байгаа. Тийм. Энүүн дээр нэлээд ажиллая гэж. Модоор ингэж ихтэлсэн байгаа шүү дээ. Тэр чинь болохгүй. Хоёр үзэр юм мэдв.
Тэр чинь зүгээр тэр мод чинь хаагсрал унаа. Тэгэхээр тэрийг бүх бат хийх хэрэгтэй мэдв. Төмөр хийж байдаг юм уу? Бүгдийг нь мод болгож хэрвээ тэр дайраад байгаа бол тэн дээр Тэрийг битээ төмөрөөр хийж үзсэн л дээ. Болж ин. Гэхдээ яагаад одоо энэ тэр мод дээр бол би одоо бодож чинь нэлээд сайн шахацаа харцсан ингээд авсангуу тэр мод чинь хаагсрал унаа. Одоо хоёрт бол зохион бүтээгчүүний шинж байна л д. Сая миний юм хэлэхгүй дор нь хэлээл за би ингээд чангалдаг хийн ингээд ховлтой. Эн чинь яг зөв байхгүй. А тэгтээ хийцээ төвөгтэй болгож болохгүй. Үндсэн хийцээ эвдчихвэл бүр төвөгдөн шүү дээ. Энд ч ажиглахгүй юм болно. Төмөр эдэлтэй зайлсхийа. Энэ дүгжээгээ бүгдийн сайхан шаантаглаад ингээ хийж ивэл яасан бэ гэд багштай санал нэгдээд иймэрхүү зөвлөгөөнүүдийг өгөө явжсэн. Тийм ба. Тэгээ энэ дээр нэмэхэд бас агаржуулалтыг хийгээд энэ тэнд цоолъё гэж ярьсан тийм ээ. Ер нь ааруулыг одоо бас хатаахын тулд энэ салхи бас нэвчих хэрэгтэй гэдэг. Тухайн зүйлүүдийг бас энэ бүтээл дээр нэмж өгөх шаардлагатай байх. Тий. Тэрийг нэмчүүд энэ бүтээл маань өшөө сайхан хөгжөөж цаашаа явах боломжтой гэж миний хувьд бодож байна. За ингээ хоёр ногоон баяр үргэе. Дорч бүрөө боломж амцаа. За энд залуучуудаа бүтээл авъя дээр. Тэгэхээр би бол танаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургууль дээр очиод бол томоохон одоо покерийн суур машинууд за бас өөр хөрөө харуул гэдээ харсан л да. Тэгэхээр энд бол одоо та нарын залуучуудын маань ингээд хийцэн байгаа зүйлийг одоо зохион бүтээгчд бол энийг гараараа зорсон юм шиг нэ утгаар. Одоо энийг ийм болгох жишээ нэ. Сая суурайтгаар хийлээ л дээ. Одоо энийг юу гэх юм бэ? Ямар эдэн гинэ? Нугас юм уу те? Одоо нугасыг бид нар хийх гэж байна. Бүгдийн юуны матер арай л үзэмж харахад ондоо олж гинэ. Та нар юу гэж бодож байна? Тийм байна. Энэ гатэ аларай л ондоо. За залуучуудаа тэнцэн сэтгэл ямар вэ? Өндөр байна. Өндөр байна. 3 дугаар шатанд зорьсон бодсон зүйл Санаагаа энэ сайж улам сайжруулаад тэгээд шүүгч төр хийсэн шүүмжлэлт дээр анхаарал гэж бодож байна. Анхаарал гэж бодож байна. За. За энд бол асуудалгүй та хэдийн нугасыг бол гаргаад өгчих юм байна. Тэр энэ бас материал буюу энэ түүхийд бол сайн шахмал мод байгаа. Маш бат бүх. Энэгээр бас цоолоо гаргачихад асуудалгүй гаргаад ирэх хөө нугасыг. Энэ уран хөрөө дээдэлтэй юм юутай юм бэ лээ? Одоо аюулгүй ажиллагааны хамгаалттай дээдэлт нь хуруугаараа өрсөн чи яагчдаг юм бэ лээ? Түрүүн төгөлдөр юу яахт нь уран хөрөөгөр хөрөөдөгт нь би гарын инглээ л төгөлдөр хөрөд үзүүл зөрөгтэй яахчгүй. За ингээ нугас аваа яваарай. За баяр хүргэе залуучуудаа 3 дахь шатанд ирэхэд уулзъя. За ингээд яг 2 ногоон гэлсэн байна. Мэдээж ногоон карт хийц болсон гарцаагүй. Одоо орж ирэх оролцогчдоо ногоон карт өгж баяртайгаар хамтдаа өгтаацгаая. За баяр хүргэе. За ингээд ногоон карт хийсэн болсон баяр хүргэе. За баярлалаа. За ингээд дотрыг бол сэтгэлээс олцсон. Дотор бас нилээл юм боллоо. Нилийн сэтгэл бол нилээн өндөр юм. Хоёрдугаар шатандаа бас л тэнцэж чадлаа. Шүүгчнэр бас хийх юмаа хийлч чинь тэгээд бид нэг бас сайн хийх хүсэл эрмэлзэлтэй байна гэдэг. Тэгээд тэгтнээс бид нэр их баярлалаа. Тэгээд ногоон карт авсныг баяртай байна. Сургуулийн найзуудтай ханд чилэгдөө та нар ячаа бидний чадсан шүү л гэж хэлээ. Чамд хамгийн их хүлээж байгаа бүтээлч ямар бүтээл байгаа? Нэгдүгээр шатнаас. Надаа хамгийн их хүлээж байгаа бүтээл бол будаа хураагч ачигч бүтээл байна. Би гагнуур хэдий сайн мэддэггүй ч гэсэн тухайн бүтээлийг харахад бол за бүр зүүрлж хэлэх юм бол ойсон юм шиг нямбай гой хийсэн байна лээ. Тэр гэхдээ будаа ачигч юу эсвэл гагнуурын шалгуурлах гэж нэг үдгээ бас тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Хийцээс гадна би бас тэр ачиж байгаа процессыг харсан. Бас нэг бүтээл бол цуслангийнхаа байшин руу мессеж үчээд цуслангийн байшингаа халаадаг нэг бүтээл байгаа. Энэ хоёр бүтээлийг л би их хүлээж байна. Миний хүлээж байгаа бүтээлийг одоо гарч ирэх бэлэн болцсон. За. Нүдэн өрнөхлөөр өөрөө буудаг малгай. Хамгаалалтай юу? 2 дугаар шатны шалралтанд яг одоо орох чинь ер нь хэр сайн бэлдэв сэтгэл ямар вэ? Сэтгэл сайхан байна. 2 дугаар шатанд ингээд тэнцээд орж яадаг гэдэг. Тэгээс хангалттай бэлдсэн л гэж бодож байна. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг чиний хувьд ер нь яг ингээд хувийн талаасаа бодоход ингээд юм бэрхшээл тохиолдоод даван туулаад хийх гэж ирмэлзээд бас бүтээлээ бүтээгээл те энэ удаад 2-р шатнд зүгээр нэг төсөөлөд ярьж ирсэн бол одоо энэ 2-р шатнд хийцсэн биш бодтоор те энэ хоёрын хоорондос ингээд өөрийгөө үнэлээд ингээд бодоход ямар хөө санагдаж байна. Ер нь хичээл хэрэгтэйсэн. Тэгээд шантралгүйгээр их олон туршилт хийсэн. Тэр тэрнээс би болсон. Бүтээлдээ сэтгэл хангалуун баяртай.
зохион бүтээгч байгаа үрээ. Энэ зохион бүтээгч Дархуул аймгаас оролцож байгаа Гантулга. Тайзан дээр орж байна. Бүгд ухтаа авцгаая. Гантлага би чам ямар их удаан хүлээвэ. Нүдэ ирмэхээр ундаг каск гэж яриад л амаа хангахаар өвшөөхөр ундаг каск гэж яриад нилээдгүй олон төөрөгдөл үүсэт байна л да. Яг каскныхаа одоо энэ Гагнуурын хамгаалтынхаа энэ хэсгийн ажиллах зарчмыг танилцуулаач. Энэ маань л бол нэг дардаг бол гэдэг шүү дээ. Дардаг болны зарчмаар ажиллаж байгаа. Ер нь нэг тиймэрхүү. Гэхдээ тэрнээс арай өөр ажиллана. Дардаг болны зарчим аа. Төгөлдрөө чи амаа хангаалцуул да. Би одоо энийг өөрийнхөө гавлын ясан тааруулах байж за. Хамгаалтын малгай монголоор бол те каск хит ягаан туяанд бас Миний толгой жижигдсэн. Жижигдсэн. Яах ёстой вэ төгөлдрөө? Өнгөрчтэй би хаана хаахаач мэдгүй. Гантлага туслаач. Инеч төгөлдөр дуршнаа гэж нэгдүгээр шатанд ярьсан тэгээд Энэ том толгойтой хүндлэнгийн шүүгч юм вэ? авч байгаа үзүүлье. Энэ наалт гэсэн Гагнуурч том толгойтой шалгууртай байт юм уу? Үгүй л дээ. Бас дээгүр бас тааруулчихсан юм тий. Гадаад юм бэ штэ. Бас нэг юм сүүлд анзаарсан чи алдаа мэдэгдсэн л дээ. Нэг эрүүгээр ингээд доош тарахаар энэ юм маань сайн биш болохоор доошоо ингээд мултарч унаад байгаа. Тэгээд тийм болохоор урдуур нь ингээд хамгаалт ингээ мөрөн дээр нэм толгоор хийж игэл бас сайн болох юм гэж бодсон. Богч ажиллаж эрүүгээ халааж байгаа. За явъя төгөлдрөө гэдэг нь шүү дээ. Баян гүлсэд өвлч хоолн жоохон шатаад дуусах юм байна да. Ажиллаж гин үү? За одоо ангаалаа. Гараа авлаа. Энэ нэг өөр юм механизмыг ашиглаад хийсэн болохоор жоохон богинодсан. Гэхдээ харж болно ортлох яваа. Гагнуурын хаалт чи хамгийн гол нь зүгээр энд ингээл бууд юм л шүү дээ. Тий. Ингээл өө. Ингэж буулгаад ингэж босгох юм. Гараараа босгоод ингээ буулгах хэрэгтэй юм л шүү дээ. Хамгийн гол нь нэг хоёр гар завгүй байгаа тохиолдолд яаж тэрийг яах вэ гэд өргөх вэ гэдэг дээр бодсон л та. Тэг хамгийн гол нь өргөхдөө л байсан юм л да. Тий. Буух бол асуудалгүй. Гэхдээ миний бодлоор дутуун гоогод юм шүү. Гэхдээ танкныхаа цонхыг хаг сонголгосон шаардлагатай шээ. нэг уртлын юм харагдчихлаа болохоор дээшээ нэг юуныхаа механизмынхаа уртыг өндөрсгөл бас болно л та. Тийм дээш өндөрсгөж болно. Одоо ингээд Гагнур хийж байгаа штэ би. Хоёр гар завгүй байна за. Тэгээ ингээ ангаачлаа штэ. Ерөнхийдөө Гагнураа харж ин те. Олцрога хаалаа. Байнгын амаа ингэж Гагнур ихнэ ш те. Төгжигч чинь үү те. Инх байхгүй мөг. Ингүүд даг гэж тогтчихгүй юм чинь. Тэг юм хийдээс ингүүд дүг гэж тогтчихсон. За. Одоо ойлгож ин л доо би. Гагнурчтай уулзаагүй юу? Уулз манай Гагнур гэдэг бас тийм талын ажил хийдэг. Аавсаа зөвлөгөө авч хийсэн. Аавд нь таалагдсан уу? Аав дээр 100 гэж жаал хийсэн болохоор таалагдсан л. Чи бол зам уучих хэрэгтэй байсан юм наа чинь их л муу хийсэн байна. Миний дүү ийм байна. Яг одоо энэ хийцэн дээр ч юм шүү дээ. Нэг талаас ингэ татчих байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр чи нөгөө одоо татчих байгаа чинь ингэж хөдлөх гээд байна да. Тэр энд дээр өргөд нь хийцэн юм дөө. Хоёр талаас зэрэг татчихвал энэ чинь нэгдүгürt гайг. Хоёрдугаарт энэ биднөөс ирүүний энэ явуулаад хэдхэн 2-3 сая өдөр хүрэхгүй байгаа шүү дээ. 2 сая өдөр иртэл байгаа. За бүр хянгалаа гэхэд 5-3 сая өдөр байж магадгүй. Тэгтээ хэцүү. Тэгэхээр уул ингэх хэрэгтэй байхгүй. Жохон ингээд амаан гатлаа. Тэгэхээр одоо сая лодоос өгч хэлдгээр уул хөшүүрэг ашигласан бол чи одоо энэ дээр ингээд өсөж байгаа юм чинь ийм багын явалтаар ийм их зам очих гэдэг шүү дээ. Уул нь тэгж хийх хэрэгтэй. Тэгээд одоо энэ зүгээ дөрөв болохгүй байдаг гол учир нь яадаг вэ гэхээр эн чинь өөр ингээд шилжиж явж байгаа шүү дээ. Доотлол нь таталт. Тэн дээр бол юм бодолцох хэрэгтэй л юм. Тэн дээр нэг хөшүүрэг хийсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг зисэн дээр бэхлэх юугаа илүү гаргаагүй. Тэгээд наацсан байсан чинь наалтаас нь мултраад. Зис дээр бол миний дүү тийм ингэдэг шүү дээ. Гягнчдгийн. Туулга бол зисийг хамгийн сайн аавна. Энэ дээр бол яг тэр мэднээс хэлгээд байгаа тэр хөшүүрэг бол зисээр хийхэд шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Зүгээр гагнаар алхаар л гагнаал хийчихнэ. Энэ дээр бол тийм их нарийн шийдэл мэдл янз бүрийн мороод байхгүй. Тэгээ одоо яг тэр болохгүй байгаа гол шалтгаан чинь ерөөсөө тэр биш шүү дээ. Нилээх ангажиж явна. Тэгээд эн чинь энийг ингээ үрээд зуугаад энэ дээр чинь ингээ гүйцэж явахгүй. Цэвэр үерүүгээр үсрээд баларх нь шүү дээ. Хоёр талаас ч болно л да. Тэгвэл ачаан чөнгөрөөд тийм шүү дээ. Тэгээ жигдгээ ажиллана. Юмыг цагийн дуулгаж хийхэр ингэж байгаа шүү дээ. Чи уул нь аль эрт даалгавар авч явсан. Ууг нь чинь уг нь бол бас тэгтээ ажил ихтэйсэн болохоор нэг зэн тусч чадаагүй. Би бол чамаас нэлээд гоё бүтээл гараад ирчих واخ. Ерөнхийдөө харьцангуй бас нэг босод хүүхдүүдэд адилхад амар их тийм хөдөлмөр шингэсэн юм биш байхгүй юу?
жоохон механизм дээр л ажиллах байсан шүү дээ. За би одоо тэгээ нэг үнэлгээ өгөх юм асуух гэдэг зүйл. Энийний дараа чи ямар нэг сайжруулна гэж бодсон ямар нэг хөвлөр байгаа юу? Энэ болохоор зүгээр нэг өөр юмны механизм шиг лээсэн. Хэрвээ дараа нь тэнцээд хийхээр бол би нэг зэсэн дээр зордог механизм машин байдаг. Тийм машинаар ингээд яг хэмжээ дамжааг бүгдийг нөгөөд яг хийх болно. 3 дахь шатн дээр ихтэй бас 3 хоног ажиллаад ирэх юм шиг үстэй. Үгүй хичээнэ. Гэрлэр чиний тэнцэх үгүй шийдэгдэнэ. Нэг улаан. Хоёр улаан. Гурван улаан. Харамсалтай гандуулга. Гэхдээ яг одоо чамайг зэрэглэгцээр үзэж суугаа. Монгол орны 408 зохистой байгаа бүх гагнуур хийдэг гагнуурч хүмүүс баяртай байгаа шүү. Ганцхан юм асуу. Чи энэ хаалтан дээр 3 хоног ажилласан гэж шүү дээ, тий? А гэхдээ оюун ухаан чи бүтэн саргасын туршид энийгээ бодсоор байсан биз дээ? Бодсоор л байсан. Гайхамшигтай. Би тэрэнд итгэлтэй байсан. Амжилт хүсье. За амжилт хүсье. 10 хоног ажилласан бол тэнцгэр байлаа гэж байна. Хоёрдугаарт ингээд орлоо. 11 дөрөв төгсгөнг болохоор бас хичээл их байсан болохоор бүтээлдээ их зав цаг гаргаж чадсангүй. Тийм учраас энэ 3 хоногийн дотор бүтээл хийсэн байгаа. Тэгээд цаг бага байсан болохоор бүтээлдээ их цаг гаргаж чадаагүй. Тэгээд шүүгчдэд илүү цаг гаргасан болвол тэнцэж болохоор байлаа гэж хэллээ. Ялтчгүй байдалтай байлаа л та.